Өрөнтөө гишүүн маш чухал асуудал хүндсэн байна. Бас талархал илэрхийлж байна. Яг энэ босрлын зээлийн сантай холбоотой асуугаад байгаа зүйл дээр нэг хитэн тодруулах зүйл байгаа юм. Тэтгэлэг гэж нэг яриад нэг явсан 2000 оноос хойш. Тэтгэлэг гэдэг чинь одоо олон улсын хэлгээрээ scholarship буюу одоо нэг удаа буцалтгүй. За ингээд одоо боловсролын зээлийн сан гэж явж байгаа. Зээл гэдэг чинь бол loan буюу буцааж төлөгдөх зүйл. За гингүүт энэ зээлийг аваад гэрээний үүргээ биелүүлээгүү. Гэрээний үүрэг гэдэг маань бол үндсэндээ нэг 3-4 юм байгаа шүү дээ. Эхлээд орон сууц ч юм уу яг түүнтэй тэнцвэц үл хөдлөх хөрөнгийг барьцаан тавиад тэгээд яг тэр гэрээнд заасан сургуультай очиод бүрэн суралцаад Монгол улстай хурж ирээд гадаадыг нь барьж байгаа шүү. 5 хүртэлх жил төрд ажиллаад захиалагч байгууллагатай ажиллана шүү дээ. Эсвэл бол яг нөгөө хүний нөөцөнд одоо төрийн байгууллагт ажиллаж болж байгаа. За ингээд 5 хүртэлх жил ажиллаад 5 хүртэлх жил ажлын дараагаар боловсролын сайдын тушаалаар ингээд зээлээс чөлөөлж байгаа ийм процесс явж байгаа тийм үү? Гингүүт энд яаж нэхлээр нэгдүгээрт нэг гэр бүлийн хид хідэн хүмүүс энэ зээлийг авцсан бахаар энэ бол шууд шудраг болчиход байгаа байхгүй чинь улс даяараа одоо зүгтийн ах トゥ хамаатан саднараа энэ зээлийг авцсан гэдэг чинь бол шууд эрх мэдэл албан тушаалын байдлаа уруулаа ашигласантай хамааралтай зүйл болчихдог нэг. Хоёрдугаар тухайн сургуультай гэрээгээр одоо сурна гэсэн сургуультай сураагүй гэдэг нь нэг асуудал. За сурч төгсчөд ирээд 5 хүртэлх жил ажиллаагүй гэдэг нь дахиад нэг зөрчлийн асуудал байгаа. Тэгэхээр сая хэлж байгаа шиг байна. Яг энэ тохиолдлууд дээр бол зарим нь бол хуулийн асуудал явчихж байгаа. Нэг гэр бүлээс хэд хэдэн хамаарал бүхий хүмүүс явчихна гэдэг бол энэ бол танил талаа ашиглаж авсан гэсэн логик нь харагдаж байгаа. Тэг гэрээний үүргээ биелүүлээгүй хүмүүсийн шууд одоо тухайн үеийн долларыг энэ үеийн одоо чинь 20 жилийн өмнөхөөс эхэлж байгаа гэж тооцох юм бол одоогийн долларын ам долларын ханштай харьцуулаад ингээд энэ хүмүүсийг шууд хэмжлээд ингээд шууд явчмаар байгаа нэг. Хоёрдугаарт гэрээний үүргээ биелүүлсэн байсан ч гэсэн ер нь босрлын зээлийн сангаар сурсан гэдэг нь жидүү хулгаасан юм шиг, концесс хулгаасан юм шиг, нүүр сулгаасан юм шиг ус төрчлөлтийн сэдэв болцсон. Тэгэхээр ер нь энэ дээр нэг мөр шийдээд ер нь зээл бол зээлгээд энүүгээр суралцсан хүмүүсийг гэрээний үүргээ биелүүлсэн ч гэсэн урт хугацаанд одоо лизинг гэдэг шиг буцааж төлөвлөх тийм шийдвэр гаргал яа. Бараг тэр нь эрүүл шудраг юм шиг байна. Зээл авсан бүх хүмүүс мөнгө төлөё гэдэг шиг. Тэгэхгүй болохоор энд нэг тийм одоо хэмжих нэгжийн хувьд ялгаатай болчиход байгаа. Энэ дээр босрлын сайд нэг байр суурь хэлээч. Ямар юм бодлого урьж байгаа юм? За баярлалаа. Наран баяр сайд хариулна. За баярлалаа. Тэгэхээр энэ Эрдэнэ улс гишүүний яг хэлээд байгаа үнэн. Одоо энэ зээлийн иргэн төлөлт төр бол 5 жил ингээд Монголынхон төрийн албан зүтгээд ингээд явцсан хүмүүсийг бол чөлөөлөх шаардлагатай. Яг шударгаар ингээд яг л одоо зориулалтаар нь хэрэглээд буцаж ирээд ажилласан. Гэтэл түрүүнд ярьсан тэр 2023 он хүртэл үйлчилсэн дээд боловсролын санхүүжилтийн тухай хуулиар нэг ийм одоо заалт орсноос болоод за тэр улсын хурлын тогтоол нь гараагүй үед ингээд чөлөөлсөн энэ чөлөөлтүүдийг яах вэ? Судлаад үзэхээр бас гэрээний үүргээ биелүүлсэн хүмүүс ч тэр дотор байгаад байна. Нэг ийм юм байна. Хоёрдугаар за тэгвэл бид энэ зорилго нь юу юм бэ? Гадаадд сайн хүнээ бэлдээд эргүүлж авчираад энэ авьяастай улсуудад төрийн албандаа зүтгүүлж энэ төрийн албандаа бас ийм чадвартай хүнээр ажилуулъя гэсэн юм зорилго тавьсан юм шиг байна анхандаа. Тэгээд ирэхээр бид бас энэ эргэн төлөлт төр энд ирээд авч байгаа цалин нь бол тэнд авах цалингаас хэд дахин бага байгаа шүү. Тийм учраас төлөх чадвар нь бол эрс буудаж байгаа. Тийм учраас бид сая энэ 2025 онд энэ журмаа шинжлэхдээ эргэн төлөх хугацааг 10 жил байсан 20 жил болгож уртцуулсан. Тэгээ ингээд төлөөд явж болно гэсэн. Ийм одоо юг өгсөн. Хоёрдугаарт нэг гэр бүлийн хүн одоо сурахгүй байх гэсэн одоо жишээлбэл нэг гэр бүлийн 2 хүүхэд одоо юу гэдгийг 2-3 жилийн дараа дүүн бас нэг сайн сургууль шилдэг хорд тэнцчлээ гэд ингэчгээр бас энэ хүний эрхийн зөрчил гараад байна гэсэн юм хүний эрхийн комиссоос ирүүлсэн. За тэгээд бас зарим тохиолдолд овг нь ижил салд сарнсан гэр бүлийн хүүхэд ингээд тэнцчгээр асуудал үүссэн юм тал бас байсан. Тэгэхээр энэ дээр бас бид хүний эрхийг ханганга хэрхэн одоо энэ хязгаартай нөөцөө олон гэр бүлд хүргэх вэ гэдэг асуудал бас яригдж байгаа. За сүүлийн жилүүдэд бол энэ ерөнхийлөгчийн тэтгэлэг бол илүү жин дарж байгаа.
За яар баг одоо өгч байгаа 156 тэрбум төгрөгийн бид эргэн төлөлтөөс 33 тэрбумыг авах ёстой. За эндээс нь одоо ингээ харахад бол энэ үүний баг 60 тэрбум 51-2 тэрбум төгрөг нь ерөнхийлөгчийн илгээлтээр явж байгаа. Энэ хүүхдүүдэд зориулж байгаа. Ингээд ирэхээр энэ бол бас нэлээд би бол харахад Монголд өнөөдөр байж байгаа гадаадын ихтэй сургууль тэнцдэг хүүхдүүдийн тип буюу одоо энэ загварыг их өөрчилж гэнэ гэж харж байгаа. Тухайн орон нутагта ахлах сургуулаа төгсөөд тухайн орон нутагта доктор суурьшилтай 3 жил ахлах сургууль дээр сурсан хүүхдүүд бол энд хамрагдж байгаа. Тэгээд одоо эсдийн шалгалтаараа номер 1-ээр гараад ирсэн ийм хүүхдүүд. Тэгэхээр энэ бол бас энэ боловсролын зээлийн санг Монгол улс даяар түгэх ийм одоо бас төрийн өмчийн сургууль суралцаж төгссөн ийм чадварлаг хүүхдүүд явахад бас нэлээд сайн нөлөө үзүүлээд байна уу гэж харж байгаа. Тэгэхээр бид бас бодлогын хувьд буцаан төлөвлөлт дээр бол яг одоо энэ гэрээний үүргээ биелүүлсэн хүмүүс дээр биелүүлээгүй хүмүүс дээр бол маш сайн судалж хийж хийх хэрэгтэй байна гэж харж байгаа. Бодлогын хувьд бол 20 жил болгож ингэж